Монгол улсын иргэдийн бүх мэдээлэл, өвчний түүх, орон гэрийн хаяг, ах トゥ хамаатан садан гэд байж болох бүхэл мэдээлэл Хятад улсын Huawei компани мэдэлд орох аюул нүүрлээд байна. Ямар мөнгө төгрөг алт эрдэнэс биш тэр муугар хятадууд яадаг юм бэ гэж юу? Аюул нь юундаа байна гэвэл Монгол улсын иргэн доржийн өвчний бүхэл түүх хизээ хэрхэн яаж өвчилж хаана ямар эмчилгээ хийлгэж идэгсэн ямар эм тарай таардаггүй тэр ч бүхэл олон түмнээс нууцалдаг арьс өнгөний өвчин туссан байлаа гэхэд тэрл чигээрээ хятад уншаа сууж байна гэд бод. Уншихаар үл барамт түндэн зориулсан ямар нэг урхагтай эм тарай нийлүүлж нэг удаа биш нэжгээд удаач биш нэг насаараа өвчилж зөвхөн ганц төрлийн эм тарайг үхэн үхлээ хэрэгэлдэг болох эрсдэлтэй болзошгүй гэд нэг бодоод үзэх юм бол тэр аюулын хэрэг талаастайг ойлгох болно. Өөрөөр хэлбэл нэг удаа өвдсөн хүний өвчнийг урд туршид зохион байгуулж насан туршид түнд нутгшуулах боломжтой болж байна гэсэн үг юм. Тэрч бүхэл Монгол эмч нарч мэдэхгүй оншийг нь тогтоож чадахгүй хахад Хятад улсад үүнийг эмчилж байна гэсэн реклам цацагдаж хөөрхийн өвчтөн байгаа хэдэн дөрвөө барин Хятад руу амт тэмцэн очдог болно гэдээ үзвэл хэр их аюул занал нуугдаж байгааг хэлэхэд ч бэрхтээ юм. Чухам яагаад ийм их аюул занал нүүрлэх вэ гэвэл урт төг болно. Хятад улсын зээлэр хэрэгжиж буй 14.9 сая долларын өртөгтэй цахим эрүүл мэнд олон улсын төслийн сонгон шалгаруулалтанд сайд удавлын үед New Sonic гэж цоошин компани гэнт ялж төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Гэтэл яг энэ чиглэлээр 2012 оноос хойш амжилттай ажиллаж 1 сая 300 мянган иргэний мэдээллийн санг бүрдүүлж чадсан MTPS компани сураггүй. Эмнэлгийн програм хангамж гэдэг нь урт удаан хугацааны туршид хийгддэг ба байнгын арчилгаа шинжилэлтийг шаардаж байдаг зүйл ажээ. Энэ ёсоорч MTPS компанийн 4-5 жилийн хугацаанд энэ ажлыг хийсэн боловч 60-70% та явж буй хэдиж гайхмаар юм болж огт сураггүй цоошин компани сонгон шалгаруулалтгүйгээр гинт гараад иржээ. Мэдээж асуудал үүсч Монгол улсын ерөнхий сайдсан Норвегийн алтан хуйг шийдвэр гарган нарийвчлан шалгуулснаар нөгөө цоошин New Sonic компаниг төслөөс хасжээ. За ингээд энэ чиглэлээр амжилттай ажиллаж байсан MTPS компани тендерийг шударгаар явагдахыг хүлээж суудал эрүүл мэндийн сайд өөрчлөгдөж алдарч шийдлэг дамд сайдын суудал залраатгажээ. Гол асуудал эндээс л урган гарч байгаа ба 14.9 сая долларын цахим эрүүл мэндийн төслийн багалзуур дээр суусан ноён сайд шийдлэгдэмт хэрхэн өрөөндөө цүнх дүүрэн доллартайгаар авилгатай тэмцэх газрыханд гардуулсан. Түүнийг хөөрхийн намрын инх хоёрын мөнгө хэмээх шал худлаа зөөлөвч гисэн замун түншлэн авилга өгч байгаад баригдсан гантулга гэж итгээдийн авилга хэлэх хуулийн хэрэг өрнөсөн байна. Авилгатай тэмцэх газар ч гэж авилгатай тэмцэх газар. Цахим эрүүл мэнд төслийн булхайг мэдсээрэж иргэдийг төөрөлдүүлэн сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор инх хоёр руу олонний анхаарлыг хандуулсан зэрэг асуудал хөвөрж өгчээ. Харин одоо энэ 14.9 сая долларын төлөө өрнөсөн бодлооныг цогцоогүй. Цахим эрүүл мэнд төсөл гэдэг нь Монгол улсын иргэдийн болон иргэдийн өвчлийн цахим мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд үүнд төрийн нууцад хамаарах ёстой хувь хүний овог нэр, регистр, утас, имэйл, өвчний онош хэрэгэлдэг эм тарай хийлгсэн шинжилгээнүүд, эрентгэн болон дүрс доншилгооны зургууд, хийлгсэн мис ажилбарууд, биеийн байдлын үнэлгээ, мөн түүнээс гадна гэр бүлийн талаарх хамгийн нарийн нандин мэдээллүүдийг хадгалсан цогт мэдээлэл ажээ. Энэ мэдээлэл нь төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 17 заасан мэдээллүүд аж. За энд л гол гогцоо байгаа ажээ. 2015 оны 5 дугаар сард Metro Networks гэдэг бас нэгэн шинэ компани гараад иржээ. Тэр нь алдарч шийдлэг дамбад бэлнээр 200 мянган доллар өгч байгаад баригддаг инхэгийн ганц тулгын компани аж. Алтан хуйгийн засгийн газрын шийдвэрийн дагуу цахим эрүүл мэндийн төслийг үндэсний компаниар гүйцэтгүүлэх шийдвэр гармагс Хятадын Huawei компани энэ компаниг маш яралтай байгуулсан хэмээн их сурвалжууд өгүүлдэг ба ажлаа эхлэх үржихэн байгаа Metro Networks компани нь эрүүл мэндийн сайдын өрөөнд 200 мянган доллар оруулалт өгч байгаад баригдсан энэхүү хардлагыг нотолж байгаа юм. Авилга өгч байгаад гардуулсан гантулга гэж нь Mon IT компанид ажиллаж байгаад гинт өөрийн хүсэлтээр халагдахаар болж орон сууцнуудаа хүлээлгэж өгөө тэр даруйда буюу 2015 онд Metro Networks компаниг байгуулсан мөн л тэр даруйда цахим эрүүл мэндийн төсөлд ялд байгуулсан байдаг. Тэгэхээр гэвгэнд ажилласаа өөрийн хүсэлтээр халагдсан гантулга гэрлийн хурдаар тендерт ялж цүнх дүүрэн доллартаар шийдлэг дамбын өрөөс баригдсан чухам ямар учиртай вэ? Huawei компани мөнгө биш гэж юу? Чухам эндээс л Монгол улсын иргэдийн бүх мэдээлэл Хятад улс руу алдагдах аюул нүүрлээд байгаа тухай хардлага гарч байна. Учир нь Хятадын Huawei компани зүгээс ямар ч туршлага дадлахгүйгээс гадна өвчтний мэдээллийн бааз руу цоошин компаниг сонгон шалгаруулалтгүйгээр туслан гүйцэтгэгчээр авч түүгээржүүл барам мөнөөхөн Metro Networks компани зүгээс MTPS компани бүрдүүлсэн 1.3 сая өвчтний мэдээллийн сан өвчтлийн түүхийг авахсан орлогыг удаа дараа хийж ирсэн байна. Үүнээс үзвэл асуудал мөнгөндөөч биш. Харин Монгол улсын иргэдийн өвчтлийн түүхийг өөрийн болгох гэсэн маш том зорилго энд явагдаад байгаа аж. Энэ Монгол улсад төрөлсөг гэж байна уу? Хэрвээ байдаг бол нүүжиг нь юугаар таглагдаад ийм илэрхий аюулыг харахаа байгаад бүглэрчих ба.